За сайн байцгаана уу? За би хамсаа явсаар та бүхэндээ Туркийн асуудлыг ярьж өгөхөөр бэлдэж байна. 3 сарын 19-ноос хойш одоо хүртэл Туркид бослог цуглаанууд бол болж эхэлж байна. Тэгэхээр ийм цуглаан юунаас болдог вэ гэж. Ер нь бол амьдрал нь тийм хангалуун биш те, тайван биш, эдийн засгийн хувьд тийм таатай биш нөхцөл иргэд босч эхэлдэг. За Монголд бол ярьдаг ш. Тэмцдэггүй ард түмэн мөхтгөө гэл. Та нар одоо ингэж их тоглолт үзэж байхаар очиж талбай дээр очиж улс орныхын төлөө жигсаач. Бид нар яагаад очдгоо? Бид нар одоохондоо амьдрал маань болж байгаа гэж үзэж байна. Масс нь ярьж байна. Хэсэг бүлэг хүмүүс яриаг. Бид нар ч гэсэн яг Турк шиг, Солонгос шиг ийм жигсаал хийх нөхцөл бүрдүүлж агсна. За энэ бол бүх ард түмэнд байдаг л асуудал. За Туркид тэгвэл яагаад ийм бослого болж байгаа? За одоо энэ бичлэг болж байна. Энэ бичлэг байна л да. За энэ Туркид болж буу бослого цуглаан сүүлийн 10 гаруй жил болоогүй хэмжээний жигсаал цуглаан болж байгаа Туркид. Тэгээ энийг бол гадны одоо юу гэдэг шинжээчд иргэний дайн руу очих үедээ гэдэг ийм айц байж байна. Магадлал өндөр яагаад тэгэхээр Туркид бол муслим шашинтай. За муслимууд бол ер нь бол хорсдоо шууд буу шидэнд очдог тийм. Тэгээ уг үндсээр нь аваад үзээд үндэснийг нь аваад үзвэл Турк үндэстэн тийм. Бид нар бол дээр үед Османы эзэнт гүрэн гэдгийг нэлээд сонсч байсан. Нэлээд тийм дайчин эго өндөртэй ийм үндэстэн байдаг. Юугүй байлдаад явах магадлал айгүй өндөр хүмүүс хэвгүй. 50 талтаа тэгээд юу яахгүй гэсэн. За одоогийн байдлаар бол 1100 орчим хүн баригдсан гэдэг юм болж. Тэгээ энэ бослого юунаас болсон бэ гэдэг тайлбар нь явах та. Удахгүй ерөнхийлөгчийн сонгуул болно. Тэгээ ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх сөрөг хүчний тэргүүнийг бол сая баривчилсан шоронд хийсэн асуудал. Тэгээ энийг эсэргүүцсэн байж. Тэгэхээр энэ бол зүгээр шалтгаан гэж бол харж болохоор шалтгаан нь Эрдоган гэдэг хүн маань Туркийг удирдаад одоогоор 22 жил болж байгаа. За 11 жил ерөнхий сайд хийсэн юм байна. 2014 оноос хойш одоо хүртэл ерөнхийлөгч хийж 5 жилээр сууж байгаа. 14 он суусан, 18 он суусан, дараа нь хэд вэ? 18 дээр 5-ыг нэмэхээр чинь 23 онд гарсан. Тэгээд 23 онд гарахтаа нөхөр яасан бэ гэхээр Туркид нэг амар газар хөдлөл болсон шүү дээ, бид нар санаж байгаа. Турк Сирийг дамнасан. Тэгээд ингээд юунууд яжсэн. Барилгууд ингэж норж мороод. Энэ дээр бол Эрдоган ялангуяа чанаргүй барилга барьсан хүмүүсийг хатуу арга хэмжээ авна гэж бол нэр хөндөө өсөж ийж бол дараад 23 онд ерөнхийлөгч болж ирсэн юм байсан. Тэгээ энэ дээр нэг онцлог нь юу вэ гэхээр 2018 онд ерөнхийлөгч болохдоо Туркийн засаглал, парламентын засаглал байсныг өөрчлөөд ерөнхийлөгчийн засаглалтаа болгож хувирсан. Тэгэхээр нөгөө парламентын эрх мэдэл ер нь бол багассан. Ямар нэгэн хууль тогтоох шийдвэр гаргах дээр бол ерөнхийдөө парламентд оролцохоос биш голлох шийдвэрийг бол Эрдоган өөрөө гаргаж байгаа. Тэгэхээр энэ хүн 22 жил сууна. Ер нь ямар нэгэн төрийг насаараа ч юм уу 10-20 жил удирдахаар юу болдог вэ гэхээр ер нь бол дарангууллыг үүсгдэг гэж үздэг. Жишээ нь Оросын Путин 20 хэдэн жил сууж байна тийм. За Оросд бол жишээ нь 2024 онд ерөнхийлөгчийн сонгуул болоход Путин 85% салдаар гарч ирсэн. Яагаад? Сөрөгчин байхгүй. Сөрөгчин гайгүй байсны шоронд хийсэн ийм асуудал аваад гэр бүл рүү нь Европ руу цугтсан гэдэг ч юм уу. Үг хэлээд чагсаал цуглаан хийх юм бол аваачаад шоронд игээд 10 жилийн ял өгчих чинь юм тийм. Иймэрхүү маягаар нөгөө нэг сөрөг хүчнүүдэд дарж идэг. Тэгээ энэ системийг Эрдоган бас сая гаргасан л гэж үзэж байгаа гэсэн. За иргэд тэгвэл яагаад энэ дээр эсэргүүцэж байгаа юм бэ гэхээр олон жил дарангууллаад ер нь бол ингэ тийм улс төрийн салхи орлох сонирхол их өндөр байгааг бол илэрхийлж байгаа нэг төх үзүүл. Хоёр дахь нь эдийн засгийн хувьд бол их таагүй үйл явдал гарч байна. За одоо би та нарт эдийн засгаас нь сонирхъя л да. За энэ одоо Туркийн лира гэдэг хослол доллартай харьцсан тийм. За ингээд бослого эхэллээ 19-нд эхэлсэн. За 36 доллартай. Юу? 1 доллар 36 лиратай тэнцдэг байсан бол шууд 41 руу шийдсэн. Ерөөсөө бослоо болов. За тэгвэл ер нь нөгөө юуг нь үзээд байдвүлээ. Түүхэн ханшийн үзэл. За энэ хараа.
цагийн сайханд 1 лира 1.8-тай тэнцдэг гэсэн байна. Одоо 38 лиратай тэнцэж. Бурхан минь энэ юу гэсэн үг гэхээр Туркийн ханш бол зүгээр л цаас болж байна гэсэн. Дараагийн Венесуэл явах боломжтой ч юм уу иймэрхүү зүйлийг харуулж байгаа. За тэгвэл Турк ер нь ямар улс вэ те? Эдийн засгийн хувьд бол ер нь бол бас боломжтой. Яагаад тэгэхээр газар зүйн байршлын хувьд бол Турк бол Евразийг холбогдох газар гэдэг. Нэг талдаа Азиутай харилцаж чинь нөгөө талдаа Европтой харилцаж чинь. Ийм улс. Европчууд Туркийг юу гэж нэрлэдэг вэ? Европын хятад гэж нэрлэдэг. Нэгсэндээ маш их бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, хямдхан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэх. Тэг яг хөө энийг нь аваад үзэх юм бол энэ Туркийн лира ингэж их суларж байгаа нь Турк бол бараа бүтээгдэхүүн олборлоо юу хийгээд те зархад бол маш их явах боломжтой. За одоо жишээ нь орлогыг аваад үзэл экспортын орлогыг аваад үзэл. Ер нь бол нийт улсын орлогынх нь 270 орчим тэрбумыг бол одоо энэ автомашин, хувцас, ган, хүнсний бүтээгдэхүүн. За аялал жуулчлалаар бол 60 тэрбум. Монголчууд нэг хэсэг аялсан шүү дээ. Ялангуяа ковид үеэр. Яагаад гэхээр Туркийн лира амьдсан учраас доллар төгрөгтэй харьцах бидрэх боломжийн хэлбэлцэхгүйсэн учраас Туркээс ийм авахд бол боломжтой. Туркд одоо монголчууд зөндөө хийж байгаа шүү. За тэнд бол ажил хийж бол мөнгө олоход ямар ч боломж байхгүй. Яагаад гэхээр цалингийн хэмжээ нь Монголын цалингаас бага болж байгаа байна. Тэ? Валютын ханшаас болоод. Тийш юу очвол хийх вэ гэхээр аялал жуулчлалын дээрээс нь нөгөө лайв хийж бараа зардаг хүмүүс айгүйх бий болсон. Айгүйх брэндүүд хийж байна. Дээрээс нь Туркийн идэг хувц хунар бол маш хямдхан. Хятад Турк 200-өөс ер нь чанарын хувьд адилхан зөвхөн ялгаа нь юу гэхээр тээврийн зардал их болчиход байгаа хол учраас тийм. Онгоцоор явахад ойролцоогоор 9 цагийн нислэг явж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр ирж байгаа тээврийн зардал бол нэлээд өндөр байгаа учраас бид нар бол хятадаас зөвхөн илүү боломжтой байж байгаа. За тэг хөдөө аж ахуй дээр бол 50-60 тэрбум маанд доллар. За самар чидүүн, улаан буудаа экспортын гол бүтээгдэхүүн. За барилгын бүтээгдэхүүн. За 30-аас 40 тэрбум долларын орлого олд юм байна. За томоохон төслүүд гүүрээс буудал гэх юм. Ер нь бол дотоодын 1.2 доллар гэж. За энэ бол яг 2024 оны судалгаа гэж байна. Тэгэхээр ер нь бол энэ лира унах нь ийм ашигтай байсан тийм. За тэгвэл улсуудын аваад үзэх юм бол хамгийн худалдаа авагч улсын тоонд бол Герман ордог, тэгээ Британи, Ирак, Итали, Америк, Франц, Испани, Орос, Нидерланд, Сауди Араби. Тэгээ эндээс аваад үзэх юм бол бүтцээр Европын холбоо бол нэг 35-аас 40% экспортын бүтээгдэхүүнийг авч байгаа юм тийм. Одоо автомашин хувцас, машин механизм ч юм уу гэдэг иймэрхүү. За тэгээд дараа нь яг Азийн орнууд, тэгээ Америк гэсэн. Тэгээ Оросудаас орж ирдэг. За юуны Украины дайнаас бол жоохон буурсан юм байж. Тэгвэл нөгөө талдаа худалдааны тэнцлийг харъя л да. За 2020 оноос хойш ингээ аваад үзэхээр экспортын орлого жишээ нь 2020 он 169 тэрбум байсан бол импорт нь 219. Тэгээ хасах 49.8 тэрбумын алдагдлалд орсон байна. 2021 онд 225-ын орлого, 271-ийн зардал 46. За 2022 он бол галзуурсан 254.2 тэрбумын орлого, 364 тэрбум. За энэ юунаас болсон юм бэ? Энэ бол Украины дайнтай холбоотойгоор байгалийн хий нефт өмс. Тэгсэн Украины одоо нөгөө газ байгалийн хийтэй холбоотой юм. 98% нь гаднаас хамааралтай. Тэр дундаа Оросоос хамааралтай гэж. Тэгээ энэс болоод яасан бэ? Худалдааны тэнцлэл хасахтай гарч. За тэгээд 2023 онд яасан бэ? 255, 363, 107 энэ 2024 оны судалгаа олгогдсон баягаар гарсан нь 83 тэрбумын алдагдлалд орж. Тэгээ энэ яагаад ингэж өсөд байна? Шалтгаан нь лира унаад байгаа толгой. Лира унаад идэг хичнээн үйлдвэрлээд идэг яг уу. Олж байгаа орлого нь бага, доллартай харьцуулахаар бага болчиход идэг. Тэгээд нөгөө экспортын орлого нь импортод авчдаг болчих. Ингээ хасруу яваад эдийн засгийн юу гэдэг ингээд доошлол байгаад байгаа юмнээсээ болоо нөгөө инфляц үүсэж байна. Импортоос хамаарсан инфляц үүсэж байна. Тэгээ энд иргэдэд юу гэж байна? Стресс үүсэж байна. За энэний хоол буруут нь хий. Мэдээж Эрдоган гэж үзэж байгаа тийм. За бид нар одоо энэ ханшийг харна л та.
За Эрдоган байсан 14 онд суухад ерөнхийлөгч болох тийм $2 $1 лиратай тэнцдэг байсан. Гэтэл 38 лиратай тэнцэж байна гэдэг бол энэ тэгээд яг сайн ажилласан гэж үзэхгүй. Тэгээ Европчууд бол санаа зовж байгаа шалтгаан нь Туркууд болвол НАТОгийн хамгийн том гишүүн улс цэргийн хэмжээгээр эхний 10-т ордог тийм улс гэж байна. Яг Украины дайн дэгдэхээс өмнө ер нь Европыг хамгаалах хамгийн том улс нь Турк байсан. Гэтэл энэ улс нь ийм иргэний дайн руугаа очих янз үзүүлбэл maybe гэдэг байна. Украины дайн хурцтай цаашаа явах юм бол энэ Турк одоо юу гэдэг дотоодын асуудлаасаа болоод хамгаалж чадахгүй юм асуудал үүсэх юм бол Европт аюултай гэдэг ийм хандлага бас яваад Европч санаа зовж байгаа. Гэхдээ хинч одоо ямар нэгэн комент хийж саналаа хэлээгүй байна. Тэгээ энэ бол иргэний дайн бол бити болоосоо гэж харж байна. Энийг бид нар сайн ажиглах хэрэгтэй. Яагаад тэгэхээр дарангуул үүссэн байна, дарангуулыг унгаах үгүй юу гэдэг төрийн эргэлт хийх үү. Тэг хийх боломжтой. Яагаад тэгэхээр иймэрхүү процесс 2010 онд Египтэд болж ирсэн. Хосны Мубарак гэдэг ерөнхийлөгч бас нэлээд олон жил суусан. Тэгээ бослого хийгээд унгаана гэдэг. Тэгээд бас цэргүүчээр дарах гэж оролдоод сүүлдээ бүр иргэний дайн руу очсон шүү дээ. Үүнээсээ болоод сүүцийн сувг хаагдчихсэн. Сүүцийн сувг хаагдсанаас болоод газрын төсний үн $5 өсөлтийг хийж ирсэн. Тэгээд Мубарак огцорж бол асуудал шийдэгдэжсэн бол яг энэ асуудал одоо Туркид гарч ирэх чинь. Яагаад тэгэхээр бослогын цар хүрээ их байна. Удаан үргэлжилж байна. Энэ нэг зүгээр мөнгө өгөөд босцсон биш хүмүүс сайн дураараа өөрсдийнхөө амьдралын төлөө босч байгаа учраас Эрдоганыг унгах магадлал маш өндөр байх боломжтой. Гэхдээ бид нар яг одоогоор таавч мэдээж Эрдоган 22 жил улс төрийг удирдсан хүн юу юугүй бас буугаад өгчихгүй бах. Нилээн одоо дарах гэж оролдоно. Энийгээ олон улсд болохоо мөнгөний бослого байна гэж бол харуулахын процессуд бол явагдах бах. Тэгээ ямар ч байсан үр дүн яаж гарснасаа хамаарч Европын эдийн засгийн асуудал дайн одоо цаашдаа яаж нөлөөлж Европ нөлөөлж болох уу гэдэг асуудал харагдах болно. Тэгэхээр энийг цаашдаа хэдүүлээ ажиглаад томоохон мэдээлэл гарах юм бол би та бүхэнд дахиж хүргэнэ.